За Норвег цэгийн сайттай холбоотой хэрэг дээр хууль зүйн дотоод хэргийн сайдын зүгээс 9 орны 3 тэрбум төгрөгийн захин мөрөгтэй тоглоом тоглосон байж болцсошгүй гэдэг мэдээллийг өгч үүний араас цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрлөг тодорхой мэдээллүүдийг бол дэлгэсэн. За тэгвэл хуульчдын зүгээс хууль зүйн дотоод хэргийн сайд хэргийн мэдээлэлтэй танилцсан байна гэдэг шүүмжлэлийг бол илэрхийлээд байгаа юм. За харин салбарын сайдын зүгээс энэхүү байр суурийг эсэргүүцэж байна. Норвегийн сайттай холбоотойгоор өчигдөр хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл прокурор зөвшөөрөх юм бол мэдээллийг ил болгоно хэмээн мэдгдсэн. Прокуророос хүсэл тавьсан байна. Тэгээд цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага зөвшөөрөл өгөх юм бол шууд тэр баримтыг гаргана. Яг хувь хүний нууц шүү дээ, данс гэдэг чинь үрдэн байцаал. Тэгэхээр одоо тэрийг ингээд гаргаад олон нийт цацж болохгүй. Цагдаагийн байгууллага хүсэл тавьсан байна. Энэ мэдээллийн дараагаас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Норвег пэйжид ажилладаг нэр бүхий иргэн хууль бусаар мөрөөдтэй тоглоом зохион байгуулсан. Арилжааны банкны дансуудаар 85179 удаагийн үйлдэлээр 9.3 тэрбум орчим төгрөгийн гүйлгээ хийсэн мэдээлэл ил болсон юм а. За үүнд хуульчид салбарын сайдыг буруутган хэргийн материалыг задруулсан гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч нь байна уу, ерөнхий сайд нь байна уу, их хурлын гишүүн нь байна уу, цагдаагийн газрын дарга нь байна уу, магадгүй хамт суугаад нэг өрөөнд суудаг мөрдөгч нь байна уу? Хинч хэргийн талаар мэдээлэл олж авах, цуглуулах, тэр талаараа ярих нь бол хориотой. Хууль зүйн сайдын хувьд бодлогоо тодорхойлно, хуулийн эрх зүйн орчноо сайжруулах, санаачлаг гаргана, хуулийн төсөл боловсруулад батлуулна. За магадгүй цагдаагийн албаа агчдынхаа эрх зүйн байдал одоо тэр бусад юмнуудын сайжруулна, ажиллах нөхцөлийн сайжруулна, хүний нөөцт нь бодлохоор одоо хүний нөөцөө сайжруулна гэх мэт ийм бодлогын чанартай асуудлуудад талаар оролцох хэрэгтэй болохоос биш тэнд гарсан нэг хэргийн талаар гарч ирээд ярьдаг хүн биш аахгүй юу. Ямар нэгэн улс төрч, ямар нэгэн одоо сайд, улсын хурлын гишүүн энэ эрүүгийн хэргийн талаарх материалыг үзэх хэрэггүй. Тэгээд тэр хүн харин дахиад олон нийтийн итгэл үнэмшлийг хөтлөөд энэ ийм учиртай хэрэг ингэсэн юм гэд яриад байх бол хамгийн аюултай асуудал. Энийг харин энэ даруй боловлох хэрэгтэй. Тэгвэл хууль зүйн дотоод хэргийн сайд хэргийн материалыг задруулаагүй хэвлэл нийтлэг эрхчлөөнд халтсан хэсэг асуудал үүссэн учраас тайлбар хийсэн гэлээ. Хэргийн материал задлуул өөрөө юм тэрэг шүү дээ. Тэгээд бас Монгол улсын хууль зүйн сайдхан хууль зөрчихгүй. Хамгийн анх цагдаагийн байгууллагаас олон нийт хандаж мэдээлэл өгсөн. Олон нийт хандаж мэдээлэл өгсөн. Олон нийт мэдээлэл хандаж мэдээлэл өгөхөд босон хэрэг явдлын талаар мэдээлэл өгөхөд энэ ер нь өөр хэрэг тохиод байгаа юм шүү. Мөрөөдөө тоглоом гэдэг юу яриад ийм вэ гэдэг олон нийтийн зүгээс асуудал гарч. Тэгээд яамны эрх зүйн байдлын тухай хуулиар хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд энэ үйл ажиллагаанд өөрийн удирддаг агентлагийн үйл ажиллагаа хүний эрх зөрчөөд ийн үү? Үнэхээр хүн дээр хэрэг тохиод ийн үү? Энийг шалгах нь миний үүрэг байхгүй. Бүх холбогдох хууль тогтоомжийн дагуу үзээд явсан ажиллагаан дээр тайлбар хэлсэн. Ийм л зүйл байна шүү.